За оюутлага 5-7 ордын үйл ажиллагааны талаар хүн болгон анхаарлаа хандуулж ямар үр дүнг бий хүртэх болоо гэж бол биднээс байнга асууж бас харж суудаг их том хүлээлттэй одоо ийм том бүтээн босголтын ажиллаа гэж ойлгож явдаг. За зориг цай бол нэлээд олон ажлуудыг хийж байгаа талаар бол сая танилцууллаа. Сая гишүүд их олон асуудлыг асууж давхарж байгаа учраас зарим зүйлийг бол орхийг жож гэн ганц хоёр зүйлийг тодруулъя гэж. За 1200 хүнийг ажиллах одоо нөхцөл ажиллах хүчнээр одоо ажилуулна гэж ярьдаг боловч бидэнд ирж байгаа хүсэлт ерөөсөө энэ асуудалд бол тодорхой шийдвэр бол гардаггүй. За оюутлогоо төсөл 5 дахь төсөл ажиллахаар бүртгүүлсэн, шалгалт өгсөн, хүлээж бай гэж хэлсэн энэ асуудлыг одоо та хүзэлтэд өгөөч гэд ийм юмыг л яриад ах юм аа. Тийм учраас энэ оюутлогоо 5 дахь төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсээ аймаг-аймгаар нь одоо бүр ингээд тодорхой квот зааж байгаа чамаагүй энийг одоо бэлдээд бас нэг тодорхой юм одоо квотоор хамруулж өгөөч гэсэн нэг ийм санал байна. За дараа нь энэ төслийг ингээд уншиж хахад бол зориг цаадын тараас материалыг уншихад Монгол хятадын хил хүртэлх 105 км хатуу үжилттэй зам барих ажил нь бол бас ингээд саатгцсан байгаа юм байна да. Янз нь 90 сая долларын одоо ажил хөрөнгөруулалт хийгдэж байгаа. Энэ тендер хязгаар зарлаад энэ ажил чинь хизээ явах гэж байгаа юм бэ? Энэ оюутлогоо 5-7 энэ төсөл хэрэгжих ажлыг бол Монголын ард түмэн хүлээж байгаа. Энд чинь бол Монголын ард түмний баялаг хүртгэж байгаа хүмүүс нь хүлээгээд байна. Тэгэхээр ажил чинь шуурхаа явахгүй байна. Өнөөдөр ба штэ байгаль орчинд хамгийн ээлгүйгээр өнөөдөр нүүрсний тээвэрлэлт чинь явагдаж байгаа. Энийг ингээд телевиз хэл мэдээлэл олон нийтийн хэрэгслэр бид байнга уншиж шít. 100 машин яваад 15 км зайд тэр байгаль орчныг сүйтгэж байгаа талаар яриад байхад бид яагаад өнөөдрийг болтол урагшаа явах төмөр замын асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үн өсөж байна. За өнөөдөр энэ нь бол монголчуудын хувьд бол алтан боломж юм аа. Бид үнэхээр оюутлогоо 5-7 төслөөс хийн гэж төлөвлөж байгаа маш олон ажил, маш олон амлалтуудыг биелүүлэх тухай яриад байгаа боловч үр дүн нь бол харагдахаар ийм том бүтээн босголтын ажлын дэд үтсийн асуудал бол үндсэндээ чөдөрлөгдсөн байгаа юм байна гэж би хараад байгаамаа. Тийм учраас энэ ажил ямар шатанда явах юм, энэ ажил яаж хийгдэх юм бэ? Дэлхийн зах зээл дээр нүүрсний кокс нүүрсний чинь үн өсөж байна. Австралийн одоо кокс нүүрс бол тэр байгалийн баялаг одоо үерээсээ болоод хамгийн их одоо олгож байсан тэр газар чинь бол чадхаа болчихжээ. Монгол бол 1 номерт байгаа юм байна. Тэгвэл бид нар энэ боломжоо энэ цаг үед нь ашиглах тийм дэд үтсийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах гэж байгаа юм бэ? Энэ талаар бол их тодорхой хариулт өгөөч гэж. Энэ бол бидний хамтаараа олж идэх одоо хүртэх ийм одоо баялаг мөн шүү. Тийм учраас энд бол их олон зориг цай. Тодорхой тавилт. За. Нуршаад багтар чи явж өгөхгүй шүү дээ. За. Би оюун За энэ оюун хорлол. Оюун хорлол гишүүний оюун хорлол гишүүнээс байгаа асууг. Дараа нь зориг цайд хариулах. За. За дараагийн нэг юм бол энэ асуултын хариултан дээр амаа 6 дугаар зүйл дээр тэр олон улсын хөрөнгөний зах зээл дээр ингээд санхүүжилт босгосон 5-7 орд газрыг ашиглах. За ингээд энийг уншихаар нэг 3 аж ахуй нэгч ч юм уу ингээд уншихаар Mongolian Mining Corporation гэдэг нэг компани юм шиг дахиад уншихаар Energy Resource гэдэг нэг компани юм шиг ингээд уншигдаад байгаа. Эцэст нь уншихаар нөгөө Mongolian Mining Corporation гэдэг нь бол Монгол бүртгэлгүй гадаадд бүртгэлтэй нэг компани байгаа юм байна. Энд ямар хүмүүс оролцсон, ямар компани байдаг юм бэ? Энэ талаар их тодорхой мэдээлэл өгөөч. Тэгвэл хэрэг гадаадын зах зээл бүртгүүлсэн компани юм бол Монголд татвар төлөх орлогын одоо хэмжээ нь орж ирэхгүй байна гэж ойлгож болох уу гэж би нэг юм ойлголтынхаа ойлгохгүй байгаа зөрөөг бас тайлбарлаж асуумаар байна. Зориг цайд. Хариулъя. За оюун хорлол гишүүний тавьж байгаа асуултыг бол би бас их өмчлийг бол их сайтар ойлгож байгаа. Яг өөрийнхөө тойрог дээр очиод уулзах гэсэндээ одоо энэ төсөлд хамрагдъя гэсэн энэ сайхан бүтээн байгуулалтын үйлдэлд орё гэсэн хүмүүс бол маш олон байна. Өнөөдөр жишээлбэл яг Монгол улсад бол төвөрсөн судалгаагаар бол 113 мянган хүн ажилгүй байгаа юм. 113 мянган хүн судалгаагаар бол ажилгүй байгаа. Нийгмийн хамгаалал яамнаас хийсэн. Бүртгэгдсэн ажилгүй хүмүүсийн тоо бол 30 гаруй мянга байна. Тэгээд ингээд тоолоод үзэхлээр энэ төсөл дээр жишээлбэл 4600 хүн ажиллаж байна. Дээрээс нь 3300 хүн сургалтанд хамрагдаж байна. Гэ бодглохлоор ядаж бүртгэлтэй ажилгүй хүмүүсийг ажилтаа болгохын тулд дахиад нэг ийм төсөл нэг хэрэгтэй.
Өөрөө цаашаа явах юм бол энэ 113 мянган хүнийг ажилтаа болгохын тулд бол нөгөө нэг том орон сууцны хөтөлбөрүүд, нөгөө нэг том авто замын хөтөлбөрүүд, нөгөө нэг том төмөр замын хөтөлбөрүүд, дээрээс нь энэ төмөртөө ингээд явах, ингээд нэг нэгээр энэ том төслүүдийг хөдөлгөжж, газраас хөргөжж, хурдыг оруулж ижил энэ 113 мянган хүнийг бүгдийг ажилтаа болгох асуудал байгаамаа. Ер нь бол аль болох одоо орон нутг руу квотлох хэлбэрээр саяны сургалтын ч гэсэндээ бас одоо нэлээд явуулах гэж үзэж байна манай боловсролын яамнаас. Гэтэ яг ажлын байран дээр хүмүүсийг сонгож шилж авах дээр болоод ирэхлээр аймаг тэр сумын зааж усыг төдийлөн болж чадахгүй байх шиг байгаамаа. Яг л ур чадвараас шалтгаалаад байгаа учраас. За зам дээр ягаад цаатаад байгаа дээр тэрийн гэхдээ бид тэгж одоо хийж байгаа. Одоо жишээлбэл дүүргүүдээр ингээд үзэх юм бол бүх хорон дээр аль болох нэг оюутлогын самбарыг байгуулад ажлын байрыг зарлаад 70 задад дээр бол жишээлбэл тусгай юм хөдөлмөрийн биржтэй хөдөлмөрийн тэр нөгөө нэг хүн авдаг тэр юм хийгээд ингээд яваад байгаа л да. Аль болох одоо тараах тийм байдлаар. Гэхдээ дахиад хэлэхэд энэ зам, энэ авто зам дахиад нэг юм 2-3 тонн төсөл хөдөлжээж энэ бүртгэдэг байгаа юм төврээр судалгаар гарсан байгаа 110 мянган хүний 13 мянган хүний ихэнх нь ажилтаа болно. Өнөөдөр ингээл нэг төсөл эхлээл явлаа гээл хойноос нь дулаагаал чангаагаал зогсоогоол явах юм бол энэ хүмүүс ажилтаа болох ямар ч шансгүй болох юм ба. За зам дээр ягаад удаад байгаа гэдэг талаар Батэрдэн дараа та нэг хариулах уу? Ер нь бол одоо бол замын, шугамын усны ажил бол үндсэндээ эхэлж байгаа. Бид нар бол хууль эрх зүйн орчны бас нэг тийм зөрчилтэй нөхтэй тийм юмуд гараад байна. Наазах нь ихтэл усны шугамын ажил эхлэх гэсэн чинь нөгөө нэг газрын хүн автсан, тэр газар дээр нь зөвшөөрөл олгож чадхаа байцсан. Одоо тэрэн дээр нь бөө маргаан үүссэн нэг тийм асуудал явчихлаа. Тэгэхээр нэг юм хууль эрх зүйн талаас манай одоо бас тогтолцоог боловсронгүй болох талаас нь нэлээд анхаарахгүй бол ялангуяа энэ дэд үтсийн асуудалтай холбоотойгоор зам газрын асуудал бол үнэхээр хүнд болж эхэлж байна. Ерөөсөө шууд ингэ таагаад автсан. Ийм юмнууд үүсчихлээ л да. За Батэрдэн замынхаа асар. За түрүү хэлсэн 245 км зам бол баригдж байгаа. Энэ 8 сард ашиглалтанд орох ёстой. Үнэхээр бас замын бол багтаамж хүрэлцэх байгаа. Энэ замаар явахаар тооцоход бол ерөнхийдөө бол баргалж араараасаа цуваад бол таарахаар тийм хэмжээнд байж байгаа. Тийм болохоор хоёр дахь замын асуудал бол яригдж байгаа. Ер нь бол засгийн газрын хэмжээнд тавигдахаар 70 задгад 5 толгой, оюу толгой, гашуун сухад гэсэн бас замын одоо маршрут байгаа. Тийм болохоор бид бол бас засгийн газар дээр аль аль талаас ярьж байгаа хоёр дахь зам бол тавих. Энийг бол хоёр урсгалыг бол нэг талаар нь бол нэг замаар нь бол ирэх, нөгөөдхөр нь буцах ч юм уу ямар нэгэн байдлаар бол зохицуулна гэсэн байдлаар бол ажиллаж байгаа. Засгийн газраас гарсан тогтоодын хэмжээнд бол MGL компани дээр энэ 5 толгой гашуун сухатын чиглэлийн замыг барихаар тогтоол гарсан байгаа. Тэгэхээр эднийхээс бол санал яамд бол ойрын үед бас танилцуулагдаад явахаар байж байгаа. Төмөр замын хувьд 10 оны 6 сард төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдж гарсан байгаа. За энэ бодлогын хэмжээнд бол 2 үе шатаар баригдахаар нэгдүгээр үе шатанд бол одоогийн бидний сая эхлүүлсэн 70 задгад 5 толгой сайн шанд чойбс чиглэлийн зам байгаа. За хоёр дахь үе шатанд бол урагшаар чиглэсэн гашуун сухад бомт, за бичигт сөмбөр гэсэн ийм замууд бол байгаа. Тийм болохоор эхний үе шатны үйл ажиллагаа явуулсны дараа бол хоёр дахь шатныхаа төмөр замд орно гэсэн ийм их хурлаар баталсан бодлогын хүрээнд бол ажиллаж байгаа. За тэр эздийн асуудлыг тодорхойлъё. Турхай хариулж. Авхамаан центр гэдэг ч одоо ямар эзэд болоод? За, кэ хариулах уу? Суур. Тэгэхээр энэ хувийн компани болохоор яг миний шууд хариуцдаг ажиллагч нарын мэдээлэл бол алга нэгдүгээр. Хоёрдугаар энэ Хонконгийн хөрөнгийн биржийн жагсаалтанд ороход Монголын хувьд хүндрэлтэй байдаг тийм журамтай нөгөө шууд хөлийн зөвшөөрдөг орнуудын жагсаалтанд нь ордгоо.
Тийм учраас энэ компаниуд ихэвчлэн офшор тэн листингд орохын тулд компани байгуулж бүртгүүлдэг юм байна лээ. Тэгээ миний таамаглаж байгаагаар бол Energy Resource компани өөрөө Хонконгийн хөрөнгийн биржид орохын тулд ийм компани байгуулж бүртгүүлсэн цаад өмчлөгчд нэг байхаа гэж бодож байна. Нэг. Хоёрдугаар энэтэй холбоотой нэг мэдээлэл хийхэд Хонконгийн хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Монголд ирээд 5 толгой компанийн хувьд бол шууд бүртгэнэ. Тэр журмаа бол баримтлахгүй онцгой байдал үзүүлнэ гэсэн би тийм зорилгоор байгуулсан компани өмчлөгчд нь нэг улсууд байдаг байхаа гэж бодож байна.